нийт одоо ингээд бүх машины хохирлын хэмжээ нь 1,800,000 евро гэсэн үү? 1,300,000 евро гэсэн үү? Тийм амар өндөр хэмжээний хохирол учирсан байсан. За, сайн уу манайхаа? Йоо, за амар гоё баяртай мэдээд болгоё. YouTube-ийнхаа ерөөхдөө челленжүүдийн бүгднийг давсан байна. 2 сарын хугацаанд. Тууштай бичлэгүүдээ оруулаад, Facebook дээрээ ч гэсэн бичлэгүүдээ оруулаад, Instagram дээрээ бас давхар оруулаад. За ямар ч үсэн тэгж явсаар байгаад YouTube-ээ бол маш амжилттай болгосон байна. За тэгээ энэ шалгуур нь яг ямар шалгуур байдаг вэ гэхээр ийм 3 шалгуур байт юм байна. За эхнийх нь болохоор 1000 subscribe хүрсэн байх хэрэгтэй юм байна. Үдсэн нийт цаг нь 4000-аас дээш байх хэрэгтэй юм байна. За тэгээд хоёр дахь шалгуур нь болохоор айд сая гэсэн байсан. Мэдгүй нэг юм ямар ч байсан. Би зургийн та ядад бичлэгэн дээр янзлаад оруулчих заяа. Тэрийг нь ямар ч байсан нээгээд бүртгүүлээд тэр нь яж хат нь өмнө ерөөс огт нээж байгаагүй байх хэрэгтэй юм байна. Өөрийнхөө Gmail-ээр ерөөхдөө баахан өмнө юм нээж мэс юм уу яасан мэдгүй. Ямар ч юм миний Gmail энтер болдгоо. Тэгээд эхнэрийнхээ Gmail-ээр бүртгүүлээд за ер нь бол тэгээд тэр хоёр дахь ингээ шалгуурыг давсан. За тэгээ хамгийн чухал буюу 3 дахь шалгуур нь бол энэ маш чухал юм байна. За тэрэн дээр болохоор бусдын бичлэг болон за тэгээд хүний оюуны өмч болсон тэгээд дууг ерөөсөө бичлэгнийхээ ардаа буюу бичлэгэнд дундуураа ч гэсэн ерөөсөө огт оруулж болдгүй юм байна. Тэрийг би бас мэдгүй. Энэ одоо яагаад таам болоо гэдээ бүр нэлээд удаа бараг 12 хоног тэрэн дээрээ гацаж байла. Тэгээд жишээ нь гэх юм бол би нэг юм Испанд нөгөө дэлгүүрийн бичлэг оруулсан бохгүй ихлээр за та тэр хэд бараг бичлэгийг бараг үдсэн байж магадгүй. Тэрэн дээр ингээд нэг юм яг тэр дэлгүүрт нь явж исэн дуу байсан бохгүй юу? Тэр дууг ингээ YouTube шалгаад за энэ дуу бол ингээд орцсон байгаа учраас бичлэг чинь ингээд боломжгүй байна гэд. Тэгээ шууд тэр хэсгийг ингээд устгахаас өөр аргагүй болж исэн бохгүй юу. Тэгээд тэрийг ямар ч байсан устгаад янзлаад би тэгээ тэрийг буцаж оруулаад зүгээр болоо. Тэрнээс ахуулаад за ерөөхдөө ингээд болдгүй юм байна гэдгийг мэдсэн бохгүй юу. За тэгээ ямар ч байсан асуудалгүй шалгуур малгуур бүх юмаа даваад одоо ингээд яг энэ цагаас эхлээд ерөөхдөө ингээд YouTube маань цаашаага ямар ч асуудалгүй бичлэгнүүд оруулахад бүх зүйл ингээд нээлттэй дээрэс нь үзэлтээсээ ч гэсэн бас тодорхой хэмжээний хөөрхөн доллароос орж ирэх юм шиг байна. Би тэгтээ одоохондоо сайн мэдэхгүй байх зүгээр тэгл гэж харагдаж байна. Тэгээ яванда болох үйл үдэ тийм үү манайхаа. За тэгээ мань чи ямар ч байсан Slack-д ирсэн байна. Тэгээд энэ ч бүр нилээ удаж байна. 3 цаг болж байна. 3 цаг 30 минут ч юм уу. Одоо энэ дээр энэ хүлээлгийн хугацаа нь харагдаж байна. Тэр шүү дээ. 3 цаг 30 минут. Миний ажлын цаг 5 цаг үлдсэн байна. Тэгээ машинаа ч ачаагүй зүгээр хүлээгээл сууж байна. За тэгээ яагаад ингэж амар удаад хүлээлгээд байгаа вэ гэхлээр ачих машинууд маань ерөөсөө бэлэн болоогүй байсан юм байна. Тэгээ эдгэр чи өөрсдөө очиод асуунгууд машиндаа хүлээж бид нар бэлэн болохоор машин аваачаад өгнө гэж тэгжсэн байхгүй. Өмнө гэхдээ би нэг 2 цаг хүлээгээл тэгэл машинууд ирээд би болно. Гараа явж исэн машин ачаад нийт нэг 3 цаг 20 минут болоод тэгсэн чи энэ удаагийнх бүр зөвхөн хүлээлг нь 3 цаг 30 минут болчлоо. Амар удаж байна. Одоо машин ирэхлээр би 1 цаг 30-аас цаг 40 минут ачна гэдэг чинь 4-5 цаг болж энэ чинээс гарч байгаа байхгүй. Тэгээ дараа чи ажиллууч гэсэн бас удаашарнаа. За одоо тэгээд яах вэ те? Тавилын юм да. Ядчихт нь тэр харагдаж байгаа одоо та энэ дээр бичлэгэн дээр харагдаж байна уу? Энэ дээрээс нэг юм утаа гарч байгаа байхгүй юу? Үйлдвэрлэл юм шиг байна энэ. Машиных нь үйлдвэрлэл юм шиг. Тэгээ энэ утаа нь бүр амар муухай өнөртэй юм байна. Юу мөнөч утаа юм бэ? Гагнуурч утаа юм уу? Эсвэл энэ нэг батарей машиных нь батарей хийдэг янз янзын юмных нь утаа ч юм уу? Амар муухай өнөртэй юм байна. Бүр дотор муухай толгой молгоо өвдөж штэ.
гарсан чинь бүр машин дотор болохоор бас арай гайгүй байна. За ямар ч байсан тэгээд энийг ачичаад Словакиас Австри ороод за тэгээ Австри оронгуутлаа тэнцэнэ нэг зогсоол олоод хондоо яана те манайха одоо цаг 5 болж байна шүү дээ. 5 болж хад машины ачааг хүлээгээ зогсож байна шүү дээ манайха. Тэгээд машина ачаад гарч итэл 6-7 болно. За би цаашаа дахиад хэдэн цаг явах уу те. Яан. Бүтэхгүй. Одоо тэгээд хэрвээ маргааш нөгөөдрийн ажлууд ингээ амжихгүй бол тэгэл ажиж яагаад амжихгүй байгаа ингээл нөгөө диспетчер маань заалгаал. Энд чи яахаараа ингэдэм, яахаа тэгдэм ингээл. Дээр би нөгөө Испанд амар удаан хүлээж мүлээсэн шүү дээ. Буулгах гэж. Тэр мөрөн дээр яриад уурлал. Бус нь ингээд болоод тах чинь яхаараа болдгүй юм болдгүй ингээл. Уурлаа л гэсэн. Тэгэл. Тухайн үед яах вэ тэгэл би минь ч гэсэн бас ууралдаг хэрэлдэл орж ирсэн. Одоо тэгээд айгүй бол дахиад тэг залах баха. Яах вэ тэгэл. Ямар надаас шалтгаалж байгаа зүйл биш те. Тэгэл сайхан байж л байна да. За. Та хэдтэй тэгээд баярлаа. Харамгүй subscribe дараад 2 сарын дотор одоо бүр юу 1000 гэсэн чи бүр 1500 1600 хүрчихлээ шүү дээ манайхаа. Үнэхээр их баярлаа. Нэрээ амар гоё байна. Хүн ингээд яг ингээд бодоод те зориглоод хийхлээр юм болохгүй зүйл гэж юм байд юм уу? Миний бол тэгэл ингээл зориглол хийж байгаа юмнууд бол бүгд л гайгүй дайжгүй тэгэл болол бүтээл яваад байгаа. Яг нөгөө нэг ойлгохгүй мэдгүй хүмүүс болохоор нөгөө ажлын энэ асуудлыг миний бүтлгүүт л алдаа байна гэж хараад жоохон буруу ойлгож байгаа шүү. Гэхдээ тэр мөр бол зүгээр шүү дээ. Нэг тоохгүй. Угаасаа л энэ чинь нөгөө ажлын л ийм процессуд тахгүй юу? Угаасаа л ийм юмнууд байж л байдаг. Сая энэ 26 оны 1 сарын 5-нд 25 оны бүтэн ийм нөгөө нэг зардлуудаа ингээд тооцож ийм хурал хийсэн баггүй юу? Ер нь энэ компани ийм хурал хийт юм байна. Тэгээ тэрэн дээрээ танилцуулсан чинь нийт одоо ингээд бүх машины хохирлын хэмжээ нь 1 сая 800,000 евро гэсэн үү? 1 сая 300,000 евро гэсэн үү? Тийм амар өндөр хэмжээний хохирол учирсан байсан шүү дээ. Тэгээд тэд нар бүгдээрээ даатгалаас л гардаг юм болов яа тийм бол тий. Одоо тэгж амар хохиролтой байчаад компани зүгээр ашигтай яваад за тэгээ дээрэс нь том тэрэг барьж байгаа хүмүүстэй сар болгоно дунджаар нэг 2000 евроны цалин өгж байгаа гэдэг гэхлээр бүр тэрнээсээ ч илүү амар их ашигтай ажиллаж байгаа л гэсэн үг шүү дээ тий. За. Тэгээд харамгүй subscribe дарах гэж байгаа бүх хүмүүстээ баярлалаа. За тэгээд дараагийн бичлэгээр уулзцгаая.